За бид бол ингээд аваад үзэхэд бол сүүлд тийм ээ одоо ер нь дэлхийн нийтэд гарч байгаа нэг том чиг хандлага байгаа. Энэ нь одоо тэр land grabbing гэж яриад байгаа юм лээ. Land grab. Энэ ямар өстэй вэ гэхээр газрын булгалт гэж байгаа. Ийм хэллэг одоо сүүлийн үед их гарч байгаа. Энэ хөгжингөө орнууд янз янзын хэлбэрээр авч байна. Африкаас их газар авч байгаа юм л да. Одоо 60, 70 жил, 100 жилийн, 50 жилийн хугацаанд тухайн газар нутгийг хөгжүүлэн түрээсэлж авдаг. Энэ бол үндсэндээ одоо тэр газрын булгалт гэж нэрлэдэг байгаа байхгүй. Энэ бол одоо сүүлд гарч байгаа шинэ хандлага. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 20 тэрбум хүрнэ гэсэн урьдчилан тооцоо бий уншиж байсан. А гэхдээ дэлхийн одоо газар нутаг бол энийг дагаж өсөхгүй шүү дээ. Хамгийн чухал зүйл бол газар нутаг. Өнөөдөр улс орн, тусгаар улс 3 зүйлээс бүтдэг. Газар нутаг, үндэстэн, соёл. Энэ гурван хэлжээж тэр тухайн тусгаар улс гэдэг асуудал үүсдэг тийм ээ. Улс орн бий болдог. Тэгэхээр газар нутаг бол ер нь зүгээр ашигтай болохоор л эдийн засгийн хувьд ашигтай болохоор л түрээслүүлж болдог, бусд өгж болдог. Тийм эдийн засгийн ашиглах хэрэглэгдэх хүн биш юм аа. Хүн ашигтай байлаа гэд гал голомтой түрээсэлдэг хүн. Тэгээ ер нь одоо сүүлийн үеийн хандлагаас бол бид юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр Монгол улс олон улсын ийм хамтарсан том төслүүд тийм ээ. Тэгээд одоо энэ газар нутгаа чөлөөт ус байгуулагч гэдэг юм уу ийм том төслүүдэд Монгол улс чадамж энийг одоо бүрэн зохицуулах энэ асуудлыг мэддэг тийм чадамж багтай гэж харж байна үнэндээ. Бид бол оюутлогоо гэрээг та бүхэн мэдж байгаа тийм ээ. Бүгд хүмүүжин ярьдаг. Оюутлогоо гэрээ хүмүүс санаатай буруу үйлдэл хийгээгүй гэж хардаг. Юунаас болж их халдсан байвал мэдэхгүй гэсэн. Бид энэ харьцаанд хурд нарж байгааг бид ерөөсөө мэдэхгүй. Энэ өнөөдрийн энэ асуудал бас л бид мэдэхгүй. Тэгээ мэдэхгүй байгаа бол ер нь заавал тэр тоглоомор тоглох албатай өдөр дөрөв мэдэхгүй мөртлөө. Тэгээ дээр нэмээд одоо энэ улсын хамгийн том баялаг болсон газар. Дараагийн арга хэмжээ маань үндсэндээ тэр эрдэмтдийн саналыг авах тийм ээ. Тэр хүмүүсийн яг тэр одоо эрдэм шинжилгээний одоо тэр яг шинжлэх ухааны талаас тэд юу гэж үзэж байгаа юм бэ? Бид бол яг нам дотор байгаа эрдэмтдийн бүлгээрээ бол үзүүлсэн байгаа энийг. Яг тэрийг бол та бүхэн мэдж байгаа хэвлэн бах хурал дээр хүмүүс ярьсан. Одоо бид энийг бол бүр том нийгэмд харин том хэлэлцүүлэг өргөх сонирхолтой